Идеал хийн үндсэн төлийн тэгштгэл. Сурлаа. Цэгко. За бүгдээрээ савн агуулгадж байгаа. Энэ идеал хийг яг илэрхийлсэн үндсэн тэгштгэлийг одоо бүгдээрээ гаргая. Энэ идеал хийн үндсэн төлийн тэгштгэл маань хийн төлөвийг илэрхийлсэн тэгштгэл. За өмнө бид нэр идеал хийн даралтын томьёо P тэнцүү N K гэдгийг олсон. Энийг ашиглан хийн үндсэн төлийн тэгшгэлийг гаргаж авъя. За идеал хийн даралтын томьёо P тэнцүү N K байдаг. N гэдэг маань хийн координат, K маань болцсон тогтмол, T нь абсолют температур. За хийн концентрац гэдэг маань нэг жилсмэл молекулынтай өөрөлдөл N-ийг баг V байдаг. За энийг хийн идеал хийн даралтын томьёонд оруулах юм бол P тэнцүү N K-г хуваах нь V бол. Илсхүүнийга тэнцүү тэмдгээ өмчлөх гарга. Тэгвэл P үрч V тэнцүү N K-T бол. K-T. За хийн молекулын тоо N-ийг молийн тоог 1 моль дахь молекулын тоогоор үржүүлж болдог. 1 моль дахь молекулын тоог Na буюу Авогадроны тоо гэж нэрлэдэг. За энийг даралтанд оруулбал PV тэнцүү үрчих нь N буюу тэнцүү N-ийг үрчих буюу nu Na-г үрждэг нь KT бол. За энэ Авогадроны тоо болцсон тогтвол хоёрын үржвэрийг хийн үндсэн тогтмол, хийн универсал тогтмол буюу R тэнцүү Na-г үрждэг нь K. Энэ маань 831 жоулыг хуваах нь Кельвин байдаг. Энийг хийн үндсэн тогтмол, хийн төгөөмөл тогтмол гэж нэрлэдэг. За ингээд тэмдэглэж юм бол даралтыг үржих эзлэхүүн тэнцүү молийн тоог үрждэг нь хийн төгөөмөл тогтмол үрждэг нь абсолют температур. За молийн тоо гэдэг маань яг уу. Молийн тоог яаж ялдах вэ гэхээр хийн нийт массыг 1 молийн масс нь очих юм бол молийн тоо гарч ирдэг. Энийг RT. Энэ тэгштгэлийг юу гэх вэ гэхээр хийн үндсэн төлийн тэгштгэл гэдэг. Энэ тэгштгэлээр яг уу хийн савнд агуулгаж байгаа хийн яг уу бүх үндсэн шин чанарыг илэрхийлж болно.